За түрүүн Баярбаатар гишүүн асуулт асуухчаас нүг болгоо явуучих шүү бол хөдөө аж ахуйтай холбоотой асуудал. Би нэг ганц асуулт асуугаад байна. Ер нь хөдөө аж ахуйн тэр тусмаа мал аж ахуй тал дээр ер нь ямар бодлого барих юм бэ? Зандан шатар дараа. Малаас гарч байгаа түүхийд боловсруулдаг үйлдвэрлэлийн асуудал, ажлын байрыг бий болгох, орлогыг нэмэгдүүлэх, гадаад экспортын асуудлууд, гадаадаас орж иж байгаа импортыг нөхөх асуудлууд, жижиг дунд үйлдвэртэй холбоотой асуудлууд, малын өвчнөд хэрхэн тэмцэх холбоотой асуудлууд. За тэгээд ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал чинь энэтэй бүхэлдээ бол хамааралтай байж байгаа шүү. Тэгээ энэ дээр нэг товчхон шиг нэг хариулт хэлээ. Тэгэхээр ямар шүү бодлого баримтлах юм бэ? Яг үндэ бол төрөүний засгийн газрын тэр тусмаа ерөнхий сайдын яамнаас бол хөдөө аж ахуйтай холбоотой, мал аж ахуйтай холбоотой маш бага дурддагдж яригдсан асуудал байгаа шүү. Тийм болохоор энэ дээр нэг хариулт өгөөд гэж. 5 номер Зандан шатар нэр дэвшигч. За Монголын мал аж ахуйн онцлогтой хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаа үедээ бид анх мал аж ахуйн талаар баримтлах, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын шинжилгээг хийж дотооддоо тариа ногоогоор ургуулдаг болохоос ахуулаад үндэсний үйлдвэрлэлд дэмжих зохис бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр энэ зөвхөн нэг 200 мянган малчин өрөх 300 мянган малчны асуудал шиний цаана нүүдлийн соёл иргэншлийн асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудал, хөдөөгийн хөгжлийн асуудал гэж зохис бодлогын асуудал шийдэх ёстой. Энэ дүрэнд зөвхөн хүнсний хувьсгал, хоршоо, цагаан алт зэрэг хөтөлбөрүүд бол бодлого тодорхой байгаа манай. Энийг хэрэгжилтэн дээр анхаарах ёстой, экспортын зах зээлийг бий болгох ёстой. Адаглаад ноолуураа бүрэн босруулаад гаргахад одоо манай Бат Эрдэнэ гишүүний ахалдаг ноос ноолуурын холбоо чиглэлээр эрчимтэй ажилдаг 1 тэрбум долларын экспортын орлогыг нэмэгдүүлэх болцоо нөгөө манай Баярбаатар гишүүний хэлдгээр ухдаг шар алтнаас ургадаг цагаан алтаа босруулдаг болоход ухаад алгуулчих биш. Байнга нөхөн төлжиж өсөн үржиж яддаг энэ ноос ноолуураа босруулахад л зөвхөн 1 тэрбум долларын шин нэмэн үрдэг шингээж баялаг бүтээх ийм бололцоотой энэ гадаа зах зээлийг нэг ажлууд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээр бусад хэлбэрээр зөвхөн нэг улсаас хамааралтай экспортын төрөлжилтийг бий болгох чиглэлээр томоохон алхмуудыг хэрэгжүүлж зах зээлээ бий болгож үндэсний үйлдвэрлэлд дэмжиж мал аж ахуйн талаар бас зохис бодлого бол хэрэгжин энэ чиглэлээр энэ хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүд энийг уялдаа холбоог нь хангасан хамгийн гол нь хэрэгжилтийн ажил чухал гэж бодож байна. Энэ чиглэлээр бол бас төр хувийн хүчний хамтын ажиллагаа бас их чухал байна. За заашгүй бас нэг асуухгүй болохгүй асуудал байна. Энэ орон нутгийн одоо бие даасан байдлыг сайжруулахын тулд энэ босоо удирдлагуудаа яах юм? Одоо ер нь бол аймаг орон нутаг дээр ажиллаж байгаа агентлагууд бол дан босоо болчиход байна шүү дээ. Тэр засаг даргад харьяалагддаг, засаг даргын үгэнд ордог агентлаг байхгүй болчиход байна. Энэ дээр та нэг хариулт өгөөч. Бүгд босоо болчиход байна одоо. Зандан шатар нэр дэвшигч 5 номер. Ер нь бол үндсэн хуулийн зарчим бол орон нутгийн хэвтэй удирдлагын тогтолцоо унитарны буюу нэгдсэн улсын босоо удирдлагын тогтолцооны огтлцол дээр орон нутгийн удирдлагын зарчим хэрэгжих ёстой гэсэн ийм суурь зарчимтай. Тийм учраас энэ бол орон нутгийн санал зөвлөмжтэйгээр гарцаагүй босоо удирдлагатай байх агентлагууд гэж байна. Орон нутагтаа шийдээд явах ёстой Ус аймгийн давс суманд ямар болсон хүчин байна гэдгийг энэ жишээнээс шийдээд авах боломжгүй гэсэн энэ хоёр одоо хязгаар дотроос зов болсон хүчний сонголт хийдэг энэ механизм бол одоо орон нутгийн саналыг үндэслээд босоо удирдлагатай заашгүй шаардлагатай цагдаач гэдэг юм энэ газрууд дээр томилгоо хэрэгжүүлдэг. За сумын сургууль нийгмийн даатгалах комитийн татврын тогтолцооны асуудлуудаар энийг чиглэлээр энэ ялгаатай авч үзэхгүй бол тусгай хүчний За болсон хүчнийхээ өнцгөөс ингээ хараад байвал орон нутагч хөгжихгүй болчиход шүү. Болсон хүчний асуудал дээр.